Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагдаж байна. Үүний нэг болох хил хязгааргүй нисэх олон улсын эрдэм шинжилгээний хурлын 2 дахь шатны шалгаруулалт 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шинжлэх ухаан технологийн их сургууль дээр боллоо. Иргэний нисхийн ерхий газар, иргэний нисхийн үндэсний төв, төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани, зэвсэгт хүчний агаарын зэргийн командлал болон шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар нисхийн салбарын эдийн засаг, менежмент, техник, технологийн шинжлэгчийн хандлагыг тодорхойлох, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний бүтээл, ажлыг үйлдвэрлэл үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой юм а. За, юуны өмнө Монгол улсад нис хүчин үүсэж байгуулагдсны 100 жилийн болж байна. За тэгээ энэ ойн баярын мэндийг бол энэ үе үеийн ахмадууд, одоо байгаа ажилчид, за магадгүй ирээдүйд энэ салбарт ажиллах ирээдүйн хойч үеийн залуучуудаа бас хүргье. За эрдэм шинжилгээний энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал бол их өвөрмөц онцлог болж байна. За техник технологийн салбар дээр 30 гаруй илтгэл, за менежментийн салбарт бол бас 40 гаруй илтгэл бол ингээд ирж байна. За эхний шатны шалгарсны дараа шилдэг 8 илтгэлийг бол шалгарууллаа. За өнөөдөр бол энэ 8 илтгэлийнхаа одоо танилцуулгыг бид нар сонсож байна. За энэ хурлын онцлог дээр болохоор яг математик загварчлал, за бодлогын судалгаа, за тэр дундаа бол яг иргэний нисэхийн салбарт тулгамдж байгаа асуудлуудыг болоод нээн илрүүлж, за түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг бол манай эрдэмтэн судлаач нарыг хийж байгаагаар бол онцлог юм. За энэ судалгааныхаа үндсэндээ магадгүй ирэх дараагийн 2 дахь 100 жилийн энэ нисхийн салбарт тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм бололцоо, боломжууд бий болно гэж бодож байна. За ер нь бол 21-р зуунд бол энэ нисхийн салбарт задаа ялангуяа нисгчгүй онгоцж байдаг юм уу, агаарын довтлоготой холбоотой ийм одоо техник технологийн ийм дэвшлүүд бол төлхөө ийм гарч байна. За энийг бол даван туулах, за хөгжиж буй орнуудын хувьд бол энэ агаарын одоо аюулгүй байдал, за энэ агаарын зорчигчийн одоо эрэлт хэрэгцээг одоо хангах чиглэлээр бол энэ судалгааны ажлууд явж байгаагаа бол онцлог байна. Өнөөдрийн хуралдаанаас бид ирээдүйн хөгжил дэвшил хөтлөх шинжлэх ухаан технологи зориулсан шийдлүүдийг хамтдаа эрэлхийлж, Монгол улсын нисэх хүчин болон иргэний нисхийн салбарын хөгжлийг дэлхийн түвшинд нэг шат ахиулах үйл хэрэгт та бүхний мэдлэг оролцоо, хамтын ажиллагаа онц чухал гэдгийг тэмдэглэж хэлэх хүсэж байна. Шинжлэх ухаан зориулсан хөгжил дэвшлийн шинэ буудлын нэгдэл шинэ цаг үед та бүхний хамтын хүчин чармаал Монгол улсын нисэх хүчний шинэ түүхийг бүтээхэд үнэтэй хөл нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 2 дахь шатны шалгаруултыг шинжлэх ухаан технологийн их сургуулийн менежментийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Дэд профессор, оюун тунгалаг, сургаалт чанарын албаны дарга доктор Дэд профессор Банзрагч, шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик инженер тээврийн сургуулийн тээврийн салбарын дэд профессор доктор Дэд профессор Ариун Баяр, иргэний нисхийн ерхий газрын иргэний нисхийн бодлогын хэрэгжилтийн газрын менежер Мөнгөн Жигүр болон иргэний нисхийн үндэсний төв, төрийн эмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани бизнес хөгжил хамтын ажиллагааны газрын менежер Од Гэрэл нарын шүүгчид шүүн явууллаа. Хил хязгааргүй нисэх олон улсын эрдэм шинжилгээний баг хурал дээр агаарын тээврийн салбарыг Монгол улсын тэрвэрлэх салбар болгох нь ийм илтгэл тавилаа. За энэ гол зорилго нь бид нар одоо Монгол улсын газар зүйн байршлын давуу талыг ашиглаад Монгол улсыг одоо олон улсын агаарын тээврийн транзит нислэгийн одоо нэг сүлжил бүрдэл болгох ийм асуудлыг дэвшүүлсэн юм аа. За энэ судалгааг бид нэр 2010 оноос эхэлж хийж ирсэн. Энэ одоо судалгааг хэрэгжүүлэх талаар одоо Мэт компани санхүүгийн захирал багтаа анхны 760 онгоцыг оруулж ирэх төслийг хэрэгжүүлж ирсэн. За иргэний нисхийн ерхий газрын дарга багтаа 2015 онд буян тухай олон улсын нисэх буудлын 2 давхуртаа транзит заал байгуулж бас энэ төслөө бас туршиж хэрэгжүүлж явж байсан. Тэмцээс одоогийн Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын дээр одоо шинэ транзит терминал байгуулъя. Энийг түшиглээд одоо олон улсын транзит нислэгийг одоо төрийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх гэсэн юм л одоо санааг гол дэвшүүлж энэ олон улсын хуралд оролцож байна. За тэгээ энэ 3 хурлын үйл ажиллагаа ингээд шүүгдээд зохион байгуулалт хийсний дараа 5 сарын 22-ны өдөр одоо үндэслэлийн арга хэмжээ бид явна. За тэр арга хэмжээнд болохоор иргэний нисхийн салбарын олон улсын байгууллагын Аз нутгийн захирлууд ИКО, АЭТА, ASEAN, Кансо манай томоохон байгууллагууд олон улсын
тэр байгууллагын захирлууд гэж бас үг хэлж бас илтгэхүүдэд явахаар тийм арга хэмжээ бэлтгэсэн байна. Эрдэм шинжилгээний хурлын 2 дахь шатнаас шалгарсан шилдэг бүтээлүүдийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр өмнөх 2 уралдааны шилдэг бүтээлүүдтэй хамт хэлэлцүүлэх юм а.